Тэр бол өргөч чинь ингээд ийм бичгтэй цааснууд барьсан байгааг олж харлаа л да. Тэг ямар утгаас яг энэ цааснуудыг ордны гадаа бариад ингээд зогсох бол бас хүүтэн байна тий. Тий. Би өмнө говь аймгаас ирсэн. Манай аав цогцтой сумынх, манай Сэврээ сумынх. Тэгээ өмнө говьд болохоор уул уурхай хөгцөн нутаг гэдгийг мэдэж байгаа хат. Цогцтойд бол амьдрах аргагүй болсон. Агарын бохирдол их байгаа. Дээрээс нь усгүй болж байгаа. Тэгээд угаасан нүрс нөгөө хот руу явах замыг болохоор маш их хэвдэлсэн байгаа. Том ачааны машинууд явсан. Тэгээ хажуугаар нь нөгөө машин явахаар хүмүүс нь болохоор маш их аваар осол гарч хүмүүс айгүй их нас урдаг. Тэгээд одоо болохоор ямар юм яригдаж байна вэ гэхээр тий нэг гар байхгүй байгаамаа. За энийг ингээ харуулчих бүгдээрээ. За одоо цагаан дэлсууд үлзийт бомбыг болохоор нээхийг эсэргүүцэж байгаа. Энэ өмнө говьд 3 дахь бомбыг нээх гэж байгаа байхгүй юу. Тэгээ би энийг өмнө говь аймгийнхаа зарын групп дээр тавьсан. Иргэд маш их дэмжсэн. Тэгээд улсын хурлын гишүүн бид нарыг төлөөлсөн хүн Наранбаатарт удаадараа уг нь хэлсэн, ярьсан. Гэхдээ энэ бомбыг нээн гээд хуула баталсан, гарын үсгээ зурсан юм байна гэж ойлгоод нээхийг эсэргүүцэж байна гэдгээ энд ирээд илэрхийлж байгаамаа. өөртөө чинь хам байхгүй. Би 2 хүүхдээ нөхөртөө харуулаа. Тэгээ өөрөө хүрээд ирсэн баг. Тэгээд өглөөнөөс хойш зогслоо. Өчигдөр шөнө ирсэн байгаа. ийм зорилгоор таад ингээс хадгалсан зорж байна. Тэгсэн 6-гийн 2 буюу Монголын үндсэн хуулийн газар бол ард түмний төрийн өмч гэж байгаа шүү дээ. Тэрнийг нийтийн гэдэг болгосон. Нийтийн гэдэг үг нь болохоор маш аюултай. Бид нар газар нутаггүй мөнгөтэй төгрөгтэй хүмүүс нь газар нутгийг маань авна гэсэн үг. Тэгэхээр бид нар яах нь газар нутаггүй болж байна, усгүй болж байна гэсэн үг. Одоо маш их олон уурхай алт олборлож байгаа. Үүнээс болоод усгүй болж байна. Дээрээс нь манай оюу толгой өдөрт болохоор 60 сая метр куб ус хэрэгэлдэг гэж байгаа. Энэ нь болохоор Улаанбаатарт болохоор 4200 орон сууц байгаа. Тэрний жилийн хэрэглээ нь 20 сая метр куб ус хэрэгэлдэг гэж байгаа. Тэгэхээр Улаанбаатарчуудын жилийн хэрэгэлдэг усыг оюу толгой 1.5 өдөр хэрглэж байна гэсэн үг. Манай өмнө говь аймаг бол маш эмзэг, хөрс эмзэгтэй газар. Дээрээс нь ус багтай, малчт нь усаа даагаж, худгаа даагаж нүүдэлж явдаг тийм аймаг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо маш олон булаг шанд ширэгж байгаа, худаг бас усгүй болсон. Дээрээс нь маш олон шалгаанцнууд дуртай газраараа яваад бэлчээргүй болсон. Одоо цогцтой сум Хамбогд. Тэгэхээр дээрээс нь энэ 2 бомбд болохоор хүн байх аргагүй, дандаа нүүрс, тоос, шороо ямар ч амьд амтан байхааргүй тийм болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо дахиад нэг бомб нээх юм бол хөрмөн сумд нээх гэж байгаа байхгүй юу. Тэнд бас алт юм уу, ямар нэг уурхай нээх юм шиг байна. Тэгэхээр дахиад л бидний яг нөгөө малчтын маань амьдардаг нэг ганц тэр нэг хэсэгхэн газар болохоор усгүй болно, мөн адил амтан байхгүй болно гэсэн үг. Одоо кемптер болохоор амтад нь болох дандаа кемпийнхээ нөгөө ажилчдынхаа байрнаас ус горьддаг, хоол горьддаг тийм болсон байгаа байхгүй. Тэгэхээр одоо өмнө говь дахиад бомб нээх юм бол ямар ч мал аж ахуй эрхлэх боломжгүй болно гэсэн үг. Та яг төр засагтаа хандаад юу гэж хэлмээр байна? Бидний бомбыг өмнө говь аймгийн 3 дахь бомбыг битгий нээгээч. Би малчтад ард иргэдэд амьдрах боломж, нутагтаа амьдрах боломж олгооч гэж гуйж байна. Бид нар яах юм бэ? Усгүй болцсон, бэлчээргүй болчих юм бол бид нар нутгаасаа нүүх болно. Нутгаасаа нүүгээд хаана амьдрах юм бэ? Бид нар төрж өссөн нутагтаа амьдрах эрхтэй. Тэгээ дээрээс нь одоо бидний үг хэлэх эрх чөлөөг хааж байна, боож байна. Одоо гайгүй нөгөө олон хүн дагагчтай зөв юм ярьдаг хүмүүсийг маань болохоор бариад хорж байна. Дээрээс нь дуурдаг хүмүүсийг нь болохоор урвагч гээд пэсэр
дайрч байна. Яг мөнх хоёрыг судалгаа гэсэн бас тайлж барьсан байна тий. Тий. Яг ямар өмсөлтөйгээ судлахын шаардлагатай. За одоо энийг их яриулдах юм болно. 800 гаруй 800 хятадыг оруулж ирсэн тийм ээ. 800 хятадыг оруулж ирсэн чи хэн оруулж ирсэн хэн ямар оператор болохоор сэмийн өгсөн тэрнийг нь огт илрүүлээгүй тийм үү. Тэгсэн чинь яахаараа Мөнх Баяр гэдэг хүн тагнуул болох вэ? Энэ хүн тагнуул хүн чинь ингээд ил тод энэ тэнд пайц зүгээд жагсаад цуглаад явдаг хүн тагнуул байж болох уу? Тийм хүнийг тагнуул гэхгүй штэ. Ямар ч эрэх мэдэлгүй зүгээр энгийн л хүн байгаа. Машинчгүй байр ээжийг асардаг тийм хүнийг тагнуул хийлгэнэ гэдэг чинь ордон сууж байгаа эрэх мэдэлтэй ямар нэгэн хүнийг л тагнуул хийлгэнэ. Тийм. Таны байрсан үзлээ тий. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол таны барьж байгаа тайзууд бол Мөнх Баярыг суулаад за тэгээд энд за усыг уух уу алтыг уух уу 6-гийн 2 тий. За Одоо маш их аюултай бол үлзий бомбд нэхийг эсэргүүцэж байгаа гол шалтгаан. гол шалтгаан аа. Эсрүүцэж байгаа энд ирэх болсон шалтгаан бол тий. Тэгээ энэ хүмүүсийг одоо бид нарыг бол улсын хурлын гишүүдийг төлөөлсөн сайд оюун эрд нь бол сонсохгүй гэсэн шүү дээ. Мэдэгдэлтэй хэлцээ. Сумын засаг даргатай ярихгүй, та нартай ярихгүй. Юутай аймагтай эрэх мэдэлтэй хүмүүстэйгээ л шууд холбогдно гэсэн утгатай юм ярьсан болохоор бид нарыг угаасаа сонсохгүй юм байна. Ард иргэдийг сонсохгүй юм байна. Ард иргэд эсэргүүцээд хахад биднээс энэ бомтыг нээх үү гэж асуугаагүй. Бид нарыг төлөөлсөн улсын хурлын гишүүн Наранбаатар маань Бат Эрдэнэ гишүүн маань ч гэсэн асуугаагүй. Тэгсээр энэ хуулийг баталсан байгааг би эсэргүүцэж байна. Ард иргэдээсээ тодорхой санал асуулгууд явагдаагүй юм тий. Явагдаагүй, асуугдаагүй. Тэгтээ хүчээр одоо уулзах баригддаг. тий. Бомт энэ бол дахиж нэг бомт нэгдэж хаа тэрнийг түшиглээд тэр дахиад уурхаа ч юм уу ямар нэг олборлолтын газар дахиад нэгднэ гэсэн. Ихэд яг бодит байдал дээр яг ямархуу одоо амьдарч байгаа вэ? Бид нар уурхаг түшиглээ баяцсан юм байхгүй. Манай аймаг хөгжсөн зүйл байхгүй. Талан задагдаас цогц зэрүү засмал зам тавья гэж 10 хэдэн жил ярьсан ч гэсэндээ энэ жил л тавьсан. Тэр засмалыг тавьснаас өөр дэвшилттэй. Яг юунд ард иргэдийн амьдрал үнэхээр хүнд байгаа. Бараа материалын үн байнга нэмэгдэж байгаа. Дээрэс нь цалин хөлсөн баг өмнө говьд байдаг гэхэр хүмүүс маш баян хүмүүс амьдардаг гэж боддог. Та яг юу хийж байна? Би математикийн баг шийдэг. Гэхдээ одоо хүүхдээ гаргацсан гэрээр баг.